Хараараасаа зогсоод зайгүй ээлжлэн ирдэг энэ олон баяр наадмуудад аав ээж нар үнэхээр их ядардаг. За үр хүүхэдтэй энэ баярыг эвтэйхэн тоглоом аваад өгчих юмсан өдөрт яг ямар тоглоом сонирхож байгаа вилээ, яаж байгаа, ийж байгаа вилээ гэдэг дээр бяцхан судалгаа хийдэг. За судалгаа нь бол номороо бол яах вэ те мөнгө төрнийхөө байдал зориулахаас гадна тухайн бэлэг маань хүүхдийн ам хамрал уурч вэ, жижиг детальтай байх вэ, хүнд байх вэ те хөнгөн байх вэ, үнэр амт химийн чанар нь ямар вэ гэдэг дээр санаа зовоодог байсан бол өнөөдөр энэ бүх зүйлүүдээр нэмэгдээд хиймэл оюун ухаан гэдэг нэгэн зүйл олон аав ээжийн санааг зовоож эхэлж байна. Америкийн нэгдсэн улсын хүүхдийн боловсролд анхаардаг нэгэн төрийн бус байгууллага 3-аас 12 насны хүүхдүүдэд зориулсан чатбот агуулсан 4 төрлийн тоглоомыг шалгаж судалж үзээд аюулын харангыг бол дэлгэсэн байгаа. Ерөөсөө хиймэл оюун ухаанаар тоноглогдсон эдгээр тоглоомууд нь хүүхдийг удирдан чиглүүлэхээс гадна олон янзын даалгавар өгч тухайн даалгаврыг гүйцэтгэж явж байгаад өөрт эрсдэлтэй нөхцөл байдалд орох тийм магадлал өндөр байна гэж үзсэн байна. Хүүхдүүдийн гин томоогүй асуултанд эдгээр чатботууд хариулахдаа нэлээд улс төрсөн шашинлаг элдв үлгэр домогтой сүнстэй холбоотой янз янзын түүхүүдийг бас хойлж ярьж байгаа нь тэр бяцхан хүүхдүүд эргээд бас таригдлахоон эргэх ямар нэгэн байдлаар муу зүйлд орооцолдох вэ гэж тухайн тоглоомуудыг шалгасан судлаач нар бол үнэхээр юм бас зочирдсон байгаа. Яг энтэй зэрэгцүүлээд хятадын нэгэн компани нэг хөөрхөн бамбууш хүүхдтэй харилцсан ярьдаг тиймэрхүү хиймэл оюун ухаанаар тоноглогдсон бамбууш бол үнэхээр аюултай байна гэдгийг бол эрдэмтэн судлаач нар бол тогтоосон. Яагаад тэгэхээр тухайн чатбот нь янз янзын дадал зуршлага янз янзын зарим хиймэл оюун ухаанаар тоноглогдсон тоглоомууд хүүхдтэй харилцсан хүүхдийн сэтгэн бодлого шалгалт дэлхийн янз бүрийн дадлагчлал чиглэх хэмжээний яриа гэж үүсэлдэг тухайн тоглоом үнийг бүхэл гуйхаар болгодог гэмт янз янзын үйлдэлүүд гаргасан байгальтай ч юм уу урваасан уйлсан байдалтай бас харуулж тухайн хүүхдийн сэтгэл санаанд нөлөөлөх, тэр хүүхдийг өөрийнхөө бүрэн иргэшээлд оруулах, тэр хүүхдийг удирдлагыг гартаа авах хэмжээний бас айхтар хиймэл оюун ухаанаар тоноглогдсон байна гэж үзэж байгаа. Зарим ийм хиймэл оюун ухаанаар тоноглогдсон орчин үеийн дижитал янз янзын системүүдийг өөртөө суулгасан тоглоомууд маань камер болон харилцан ярих микрофон олон зүйлээр бол өвч бүрэн тоноглогдчихсон учраас тухайн хүнийхээ биометрик мэдээллийг 3 хүртэлх жилийн турш хадгалах, 3 дахь этгээдэд дамжуулах гэх мэтийн олон үйлдэлийг хийх хэмжээний чадамжтай байгаа нь бол олон аав ээж болон судлаач нарын санааг зовоож. Ер нь технологио дагаад олон тоглоом хийдэг компаниуд хиймэл оюун ухаан чатбот энэ төр ашигласан янз янзын тоглоомуудыг бол бие биентэйгээ уралдаж бол хийж байгаа нь ирээдүйд хүүхдийн тоглоом хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх үү эсвэл удирдах уу чиглүүлэх үү хүүхдэд ямар эрсдэлтэй вэ гэдэг дээр нэлийн анхаарах цаг болсныг бол харуулж байна. Бас нэгэн тоглоомын компани удахгүй Барби хүүхэлдэг эзэнтэйгээ ярилдаг, эзэнтэйгээ нөхөрлөдөг бүр хамгийн сайн найз нь болж чадна гэсэн нэг тийм сурчлагаа энэ төр гаргаж байгаа. Тэгээ энэ Барбиг хүлээж байгаа олон мянган хүүхдүүд байдаг. Дээрээс нь шинэ жил явуулах янз янзын баяр болоод ирэхээр аав ээж нар нь бас жилд нэг удаа ч гэдэг юм уу иймэрхүү томхон ухаалаг тоглоомуудыг бас аваад өгчихвээ гэдэг дээр бас хүмүүс санаа зовж байна. Ер нь энэ чатбот хиймэл оюун ухаан амьдралыг хөнгөвчлж байгаа эдгээр технологийн зүйлүүд маань хүүхдэд гэхээс илүү насан турш хүмүүсүүд нэлээд тохиромжтой юм уу да гэдэг дээр хүмүүс бол ярьж байгаа. Тэрнээс учраа мэдэхгүй жоохон хүүхдүүд хэтэрхий хиймэл оюун ухаанаар тоноглогдсон тоглоомуудаас бас ямар нэгэн стресс ч юм уу буруу зуршил ч юм уу аваад эцэг ихтэйгээ таарахгүй эсвэл орж гараад юу ч хийгээд явах юм билээ ингээд удирдагдаад бас муу зүйлд
оролцох гэхээс одоо олон хүмүүс эцэг эхчүүд бол санаа зовж байна. Тэгээд та бүхэн ч гэсэн бас хүүхдүүдэд зориулаад тоглоом энэ төр сонгох гэж байгаа бол нөгөө уламжлалт тоглоомод байдаг шүү дээ. Манайдын тоглож өссөн одоо тийм элдв цахилгаан энерги одоо гал хөс юу гэдэг тийм хэрэгэлдэггүй, ярьдаггүй, энгийн өөрийнхөө потенциалаар хөгжүүлээд эвлүүлдэг одоо тараадаг эвтэг ч юм уу тиймэрхүү одоо тоглоомод байвал юм зүгээр юм байна гэдэг дээр одоо олон хүмүүс санаа нийлж байна. Угаасаа хүүхдүүд насанд хүрээд ирэхээр өссөн ч гэсэн одоо хиймэл аюу ухаан технологи гарууд таблет руу орох нь тодорхой. Тэрнээс өмнө бүр балчир бага насанд нь хитрхи технологижуулах юм бол магадгүй бид нар насанд хүрэхэд бидний үгэнд биш өөрсдийнхөө тоглоомны үгэнд ордог тийм тоглоомноос хараат болчих юм бол ерөнхийдөө хүн төрлөختний цааш ирээдүй хаашаа явах вэ? Хэдэн роботууд хэдэн хиймэл аюу ухаанд хамаг юмаа бид нар даатгаад ингэ явж яах вэ гэдэг тийм асуудал ерөнхийдөө бол ирчихсэн байгаа. Тэгэхээр одоо өнөөдрөөс эхлээд та бүхэн хүүхдүүдэд тоглоом авахдаа маш сайн бодож сэтгэж юунд хөрөнгө оруулж юуны төлөө юу авч өгүүлээ гэдгээ сайн бодох хэрэгтэй юм байна гэдгийг энэ бяцхан мэдээлэл одоо та бүхэнд хэрэг болсон байх.